Хёнсү хүмүүс дөрөв давхраас унсан ч азаараа цаасан харьцаган дээр унсан тул хамаагүй зөөлөн газарсан байлаа. Сүн захиралж уйлж унжин миний хөө, миний Хёнсү, чи чинь яаж байгаа юм бэ? Гэж байх үед Хёнсүгийн төрсөн ээж нь нилээн хөлчүүргсэн байдалтай ирэх ба. Сүн захирал тэр дороо урлан дайрч, "Муу хогийн өвхөн, чи тэр тэтгэмжийн мөнгөний авахчил Хёнсүгээс салахгүй эргэлдээд байгаа үстэй. Ичээдгүй хөвхөн. Эх үед байрны оршин суугчид яасан балиар өхөн бэ? Ийм их хүн гэж байдгаа?" Их зэргээр шивнэлдэх үед Хёнсүгийн ээж, "Би ямар хүн алчаа юу? Би зүгээр арх уугаал биз? Тийм буруу зүйл хийчихээ юу?" гэж тэрүүгээр нэг орлох үед эргүүлийн цагдаа нар бүсгүйг дараал авна. Манайд байшингийн дэврээс бууж ирээд шалгатал хаа очиж Хёнсү маань хөнгөн бэртсэн ч түргэн тусламжийнхан яаралтай аваад явна. Хүү амьд минь үлдснээр энэ хэрэг хаагдсан ч Конжу энэ хэргийг шууд хаахыг хүссэнгүй. Ээжийнхэн талаар судал гэсэн үүрэг өгөхөд хакер ээжийнхэн талаар судлаа үзтэл хотын захын бааранд ажилладаг байсан ч байн гарь хууж агсан тавьдаг байж л дээ. Гэр орныхоо эмийг хүртэл эвдэлж байн хүүхдэд дарамталдаг гэсэн мэдээлэл байлаа. Энэ үед эмнэлэгт Хёнсү тусал залгаж биеийн овоо сайжирж байтал ээж нь хурж ирээд, "Чи ээжтэйг хамт явахгүй мүү? Муу хогийн амтан. Ээжигийн юм чиний үзэхгүй байх шивдээ." Гэх зэргээр тэр аваар орилж хашгичиж бөө юм болж байснаа. Уусан сөөжүүгээрээ бөөлжиж мөөлжөөд манай хэдж бүсгүрөө урлан ээж хүн байж ийм байх ч гэжтэй. Гээд халаглах үеэр сүн захирал, "Энд байгаад байвал хүү маань тайвширч чадахгүй хаа. Би аваад явчих." гэж байснаа хүүгээ тэрэн тайвшир миний хүү. "За одоо хоёулаа харж цэцэг талбаар руугаа явах уу да." гэж хэлэх үед Конжууд сүн захирлын хоолой нэг л тушаагаад байгаа юм шиг санагданаа. Хёнсү жавтагаам жоох гээд босхдоо "Цэцэг тал, би бол цэцэг тал, би бол" химээх үгсийг байн бай хэлсээр гарч чаддаг. Кануучаас сэжиг авч Конжуу руу яран, "Энэ нэг л бишээ. Цэцэг тал биол гэж юу хэлэх гээд байгаа юм бол доо." Гэт ярилцаж байгаад эдгээр үгнүүдээр нь хайлт хийсэн боловч олигтой мэдээлэл гарч ирсэнгүй. Тэгэхээр н хакер сүн захирлын асрамжийн газрын вебсайтыг ухаж байгаад Хёнсүгийн тоглосон сурталчилгааны бичлэг бахаар нь үзтэл хажууд нь сууж буй охиныг Хамбиул гэдгийг олж мэддэг. Хамгийн аимшигтай нь Хамбиул 3 хоногийн өмнө нуруу булчингийн хатангарчлалын улмаас цус алдан нас орсон байсан нь манай хэдэд үнэхээр с ิจ гтэй санагдаал явчихна. Кану тэр дөрөө Хёнсүгийн ээжтэй уулзсан, "За яг юу болсон? Үннээр нь хэл. Хёнсү аюулд орсон ч байж магадгүй байна." Гэхэд хэдий арх удагч хүний лээж болсон юм хойно санаан зовж, "Би өнөө өглөө ганц жил сөөжөө авчаа явж итэл Хёнсү явж исэн. Намайг харсан мөртлөө тоохгүй явчихаар нь миний уур хурж араас нь гарсан. Гэхдээ миний хүн урундаа шарахтай байгааг хараад юу болоод байгааг нь асуух санаатай гүйсэн ч надаас зүхтаад явцсан гэж байдаг үннээ л хэллээ. Кану Конжуруу залгаад Хёнсүгийн нурууг ээжээс нь өөр хэн нэгэн хутгас бололтой. Хёнсү Хамбиулийн үхлийг харсан гэрчвэж магад. Тэгээд зүхтах гээд явсан байж маг. Го мөрдөгч Кану хоёр сүн захирлыг барихаар Пак мөрдөгч сүн захирлын асрамжийн газар руу яаран хөдөлдөг. Дөрсөлгдөн сүн захиралтай яваа Хёнсү хүмүүс маш их айж твдсэн байдалтай. "Би бол цэцэг тал" химээх нөгөө үгсийн амдаа өглөөд байгааг нь сүн захирал тессэнгүй. "Муу тэнэг навш минь амаа татаач" гээд овоохид толгоор нь цохиол авч ийн. Цагдаа нарын өмнө байснаасаа бүр шал өөр хүн байш шүү. "Чи тэр өдөр миний өрөөлөө орж ирэх хэрэггүй л байсан юм да" гэж сүн захирал хэлэх ба яг юу болсон бэ гэхээр Хёнсү маань Хамбиултай сайн найзууд байж л дээ. Нэг өдөр тоглох гээд олдохгүй болохоор нь сүн захирлын өрөөлөө яваа ортол сүн захирал Хамбиул охиныг хүчинчгээд хоолойг нь боомлон хөнөөсөн байхыг олж харсан юм байна. За тэгээд тэр дөрөв айсандаа асрамжийн газараасаа зүхтэн гүйж байсан нь тэр байж. Түүний босромог үйлдэлийг гэрчлэх цорын ганц гэрчээ яг одоо хөнөөхөөр ханаг тийшээ явж байгаа бололтой. Энэ үед 112-ийн маань хэд сүн захирлыг шалгаа үзтэл ёстой бүтггүй юмнууд гарч ирнэ. Лөөвөр хийж байсан дипломо хуурамчаар гаргуулсан. Шашны номлогч хийж байхдаа бэлгийн хүчирхийлэл үлдэж байсан. Гээд гэмтрийн бүртгэл нь дуусахгүй нэ. За тэгээ болоогүй. Эдний асрамжийн газрын 10 гаруй хүүхэд ослоор эсвэл цусны бүлэгнэлээр нас барсан нь улмал с ิจ гтэй санагдчих эхэлнэ. За ингээд Кану го мөрдөгч хоёр сүн захирлын машиныг дагаа явж байсан ч замын түгжрээнд ороод сүн захирлыг хараанасаа алдчихнөө. Яж байгаа го мөрдөгч яасан ч муу машин барьдیں۔ Арай гэж араас нь хөөтөл мань нөхөр хамаг хурдаараа зүхтааж идэг шүү. За ингээд зам дээр муур хулган шиг хөөцөлдөн давхиж байгаад сүн захирлын машин зам дээр уулсан шороо мөргөө зогсдог. Явж очиж хаалга нэг артал сүн захирал биш. Шаал согтуу нөхөр цагдаагийн машин хараад зүхтаасан байгаа юм да. Манай хоёр яг адилхан буруу машин хөөснөөс болоод сүн захирлыг алдчихнөө. Харин энэ үед Пак мөрдөгч асрамжийн газрыг нэгжиж яваад зойронд нь хүүхдүүдийг тусгаалan зоддог. Тамлагааны өрөө байгааг олж мэдэх ба дотор нь 9 журийн хайрцагтай эмнүүд байхыг хараад шалгаа үзтэл тетротоксин хэмээх амтны эм байж таардаг. Тетротоксиныг хүнд ашиглавал цусны судсан тэлж өхлийн шалтгаан нь цус алдалт гэж андуурагдах тохиолдол их байдаг тухай Ёнсуг хэлэхэд Конжу одоо л энэ сүн захирлын бузар булхайг ойлгоно. Тэр нөхөр өнчин харж хандах хөнгөө хүүхдүүдийг дээрлэхэн зодож хүчиндэж бахан ангачаад дараа нь амтны юм уулган цус алдалтаар өнгөрсөн хэмээн амнасны дадгалаас нь их хэмжээний мөнгө авдаг бузрын этгээд байлаа. Магтээ тэр ганцаараа ажилдгүй. Түүнд амтны юм нийлүүлдэг хамтрагч байгаа нь тодорхой.
Хакер маань ухсаар угаад эдний асрамжийн газарт үе үе хандив өгч байсан мал эмнэлгийн захирал Ченгих бүсгүйг олж тогтооно. Сүүлийн хэдэн жил орлого нь маш их өсөж тансаг зэрэглэлийн байр авсан байсан ч с ижигтэй санагдав. Түүгээр зогсохгүй. Сүн захирал Чен хоёр бүр янаг амргийн харьцаатай гэдгийг ч олж мэддэг. За ингээд Канву Пак мөрдөгч хоёр тэр дороо малын эмнэлэг рүү явж ороод нараа асрамжийн газар хууль бус эм нийлүүлэгч нь тогтоогдсон. Тийм учраас танай эмнэлгийг нэгжинэ. Гээд манай хоёр ороход чин бисгийн туслах их л сандарч дарга одоо яана гээд бараацсан л авч байна. Хайсан боловч олигтой юм болдоогүй учраа чин бүсгүй урлан одоо та нар гарцгаа. Бид ажиллаа явуулмаар. Гээд орж хаччих үед совлогч нь арын агуулах руу сандрангүйхийг хараад Канву. Тэгвэл арын агуулахыг чинь үзээдгий. Нэг юм байгаа юм байна тийм үү? Гэж хэлэхэд мань бүсгүй бүр сандраад тийшээ битгий оролдоо. Гэж одоо бүр гуугаад эхэлнэ. За ингээд манай хоёр яваа ортол сүн захирал цүнхээ авцсан зүхтах гэж байгаад баригчилгүй яхав. Гомөрдөгч хоёр давхар руу гараад хёнсүг хаж бай. Гэж эхэлж гаргачаад манай Канву маань нөхрийн нүрийг уутаар бүтээж байгаад улаан нялга болтол нь цохиж эхэлнэ. Муу адгийн шаар би хамгаалж чадахгүй хүмүүсийг тамлна гинэ. Одоо чи шангаа өөрөө хүрт. Гээд нүр нүдгүй цохин бараг алтгийн даваан дээр гомөрдөгч орж ирээд арайгд салгадаг. Гэтэл өрөөнд байсан хөргчиг онгоолгоо үзтэл Хянсуу нэг охиныг тэрсэн бүр хөлдөж өгтгийн даваан дээр байлаа. Түүний тэрсэн охин бол талигааж хамбиул охин бөгөөд Хянсуу маань яг хөлдөж өгтгийн даваан дээр ашгүй аврагдана. За ингээд Хянсуу маань нэмлэг рүү явж адгийн хоёр гэмтэрэгтэн харин шорон руу явснаар энэ амьшигтай эрэг олон дэлчлэгдэн ийм хүмүүс байдгаа хэмээн хүмүүс шагширч байлаа. Гэтэл энэ үед шоронд байсан масктай алуурчин буюу бэгчилсэн өөрийгөө боомлсон байхыг хараад шоронгийн аргалзагч нар сандран тэр дороо эмнэлэг дуудахва түргнийхэн удалгүй ирж Жисүүд аппарат зүйлгэн авч явж идэл эмчин хиймэл амсгаа хиймээр байна. Гавын тайл гисээр угаад цагдаа нар яг гавын тайлах үед Жисүү кармаасан байсан утгаараа машинд байсан бүх хүмүүсийг хөнөөж өргснөөр цуута алуурчин ийхүү оргож чаднаа. Харин энэ үед манай Golden Time багийнхан маань ажлынхнаараа шарсан шигэ Сөөжүүн стрессээ тайлж байсан ч Канву мэдээж л байсангүй. Гэртээ эмор бол сууж байна. Ажлынхан нь түүн рүү видео кол хийж та угаасаа эрдгүм чинь ганц удаа хундагны үг хэлчихэлтэй. Гэсэн боловч өнөөгч нь адаар ааштай болохоор удсаа таслаад хайж. Golden Time-ид маань овоо татсан эд халдсан сайхан сууж идэл зургатаар цуута алуурчин бэгжээсв. 40 минутын өмнө түргэний тэргийг онхолдуулж оргон зүгтсэн байна. Гэсэн цочирдмоор мэдээлэл гарлаа. За ингээд манай хэд бүр шоконд орж юун ууж идэх. Тэр дөрөв хариуцсан ажлаа ихээр хөдөлцгөөдөг. Эртээд бэгчисүүтэй нэг туслах нэр жуулзаад байсан да. Тэр нөхөр оргох ажиллагааг нь зохион байгуулж замын ажигийн ууланд мань хүн шаардлагатай багад зэвсэг холбоо барих төхөөрөмжийг нь урьдчилаад бэлдээ тавьчих. Джесси уцаас олчоод яг явах гэтэл Канву аль хэдийн бууга шагаацсан зогсож байт юм да. Яаж юм болно гэдгийг мэдсэн байгаа бүүмэд. Чиний тэр эзэн чинь хаана байна? Шүүн хаануугааг хил муу новш минь. Гэт ид байж итэл тэр шүүн араас нь гараад ирүүл яах вэ? Тэгснэ Канвугийн үзүүнд мэдээ алдуулагч тарьснаа. Бэгчисүүгийн хоолойг уцаар боомлон чи хэрэг цангасан ч эзэн рүүгээ дарж болохгүйг мэдмээрсэн дээ. Муу өрөвдөлтөй амтан гэж хэлээд бэгчисүүг боомлон хавцлын ирэмгээс далаа руу түлхэж орхино. За тэгээ угаасаа шүүн Канву хоёр нэгэн зэрэг гарч ирсэн нь тохиолдол биш ээ. Бэгчисүү туслаад байсан туслах нь урвж түүнийг оргох байршлыг Канву шүүн хоёрт хоёуланд нь хэлсэн байгаа байхгүй юу? Удалгүй мөрдөгчд хэргийн газар ирэн маш их цус урссан байгааг харахва. Хэргийн газар маш олон гутлын мөр байгааг харан шинжилгээ авахар л боллоо. Шинжилгээгээр тэр дороо бэгчисүүгийн цус мөн гэдг нь тодорхой болохва. Наах хүнсүү ахлах хэлж байна. Тэр тэнгисийн зэрэгт албааж байсан. Цогцсон олдоогүй цагт амьд байгаа гэж бодоод энэ хавийг бүгдийн шалга гэж хэлсэн учраас ойролцох талааг самж эхэлнэ. Манай хэд энд божигнж байсан ч Канву уцаахгүй. Угаасаа сайхан энд байсан хүн чинь зүхтаад явчихлгүй яхав. Конжууд нэгд сэжигтэй санагдан гэрт нь явж очиод яагаад уцаахгүй байгаа. Цаан чинь бөө юм болцоход байна. Гэх зэрэгээр нөхцөл байдлыг хэлдэг. Гэтэл Канву уулан дээр юу болсон талаар конжууд хэлэлгүй нууж орхисон ч Канвугийн гутал шавар шавхаа осныг хараад гадарлаа л явчихна. Дарга нь конжуг дуудаж уулзаад цуврал алуурчин орхичлоо. Амьч бай өгсөн ч бай хурдхан бол. Та нарын янзаараа тэр шуун гэж алуурчнаа олж чадах юм уу? Гэх зэрэгээр хамаг уураа гаргаа наачдیں۔ Дөрсөлгдөн цагдаагийн газрын үүдэнд нэг гадаад бүсгийн хоол барьсан хиламаа олцох гэж зогсож байх ба. Энэсгүй бол манай гомөрдөгч ихнэр Тина юм байна л да. Солонгосл нь тийм сайн биш болохоор цагдаа нар арай гэж хэлснийг ойлгоно. Тина энэ хэдэд өдрийн хоол гээд 9 жорын гой хоол бэлдээд ирсэн байх ба. Манай хэд хоолыг нь амтрахын идэж хоорондоо танилцдаг. Энэ үед гаднаас Канву орж ирэх үед Тина "Өө, та нөгөө бүдүүлэг мөрдөгч үү? Миний нөхрийг баг завааж байгаарэ" гээд аваа ичт юм да. Канву царай нэг сонирн болсноо миний тухай ярьдаг бахнаа гэж гомөрдөгчд хэлж байх үедээ Тинагийн цүнхийг анзаараад авч байна. Гомөрдөгч санаан зовж хараа одоо чи ажилтаа байсдээ эртхэн яв гэд Тинаг хөөх шахмал явууллаа. Хакер энэ үед Ёсуг дуудснаа "Гомөрдөгч ихнэрийг харсан уу? Шаргал өстэй хөөхөн бүсгүй байлээ.
Бүр хоол хүртэл авчирж өгсөн гэж шилдэл Янсуу. Тийм ээ, сайхан байгаа бол гэрлэх гадаад хүн болохгүй юу? Гэж байгаагаас харахад Янсуу маань бас хакер зүгээргүй л бололтой. Гэтэл удалгүй 112-т Тинагийн ажилдаг цагаач эмэгтэйчүүдийн төвөөс дуудлага ирэх ба. Энд нэг галзуу хүн ирчээд биднийг алах гээд байна. Туслаарай гэж авд юм да. Конжу бүр гайхаж яг юу болсныг нь эхнээс нь ярихыг хүслээ. Цагаач эмэгтэйчүүдийн төв дээр орон орноос ирсэн бүсгүйчүүд цуглан өдөрлөгөө эхэлж байтал нэг үл мэдэгдэх хүн нэг том хувин барьцсан орж ирэхийг хараад "Уучлаарай. Та юу юм бэ?" гэд асуухад хувангаасаа цав шиг зүйл гарган тэдэн лүү цацаж эхлэхэд бүсгүйчүүж боо юм болж тал тийшээ тарангуй үед энэ масктай итгээд модон гуурс шиг зүйлээр хүмүүс рүү хортоо сумаар харуулж гисэн байгаа. За тэгээ энэ дуудлага өгсөн ажилтан утсаараа видео кол хийж эхлэхэд 112 дурга хэд маань энэ хүний зүүсэн баг. Ашиглаж буй зэвсгийн хайгаа үзтэл Индонезийн үндэсний баг байх ба Сумпита аймаг үндэсний зэвсэг ашиглаж байгааг нь олж тогтоон энэ зэвсгээр Индонезид чөтгөр үргээх ёслол хийдэг гэдгийг ч олж мэдлээ. Тэр дороо шурхаа зарлаж мөрдөгчдийг хэргийн газар руу явуулдаг. Нөгөө нөхөр чинь төвийн захирал эмэгтэйг харамснаа барилгаас гарan зугатах үед Тина төвийн даргатай анхан шатны тусламж үзүүлсний хүчин арайч хордоод өгцсөнгүй. Энэ бүхнийг ажиглаж байсан Конжу хэрэгтэн төвийн даргаыг онилж түнд өшөө сансан хүн байж магадгүй гэсэн дүгнэлт гаргах ба мөрдөгчд цаг алдалгүй ирэх үед хэрэгтэн хажуугийн парк руу зугатаасан гэж Тина хэлсний дагуу паг мөрдөгч Канву 2 парк руу явах бол харин го мөрдөгч маань эхнэр лүгөө ярангуйж орж ирээд эхнэр нь эсэмэнд байгааг хараад ямартайч сэтгэл нь тайтгараал явчлаа ашгүй. Тина эндээс гараад бусдтайгаа байж бай гэж го мөрдөгчийг хэлэхэд би ч бас туслая. Би чинь цагдаа хүний эхнэр шүү дээ. Энтергээд сөрхий байна уу? Хакер маань цагаач эмэгтэйчүүдийн гишүүд дунд Индонез бүсгүй байгааг болж мэдэх ба энэ бүсгүй гэмтэрэгтэн байх магадлал маш өндөр болоод явчлаа шүү. Харин энэ үед Канву тэр хоёр паркаар гэмтэрэгтнийг хайсан боловч ердөөсөө байгаагүй учраас эндээс холгүй байх олон улсын гудамж руу очин хайж эхлэхэд харвцэмссэн Индонез бүсгүй цагдаа нарыг хармагцаа мопедэнд суугаад зүхтах гэж оролдогч Канву араас нь гүйсээр угаад мань бүсгүйг барьж авч чаднаа. Бүсгүйч муусан чөтгөрүүд солонгосчууд та нар бол чөтгөрүүд гэх зэргээр эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ч манай хэд амжилттай баривчилж энэ хэрэг ингээд хаагдах нь гэтэл Канвууд энэ бүхэн нэг л сонин санагдаж Конжу руу холбогдоод энэ хэргийн ард Тинав гам шиг санагдаад ах юм. Бидний албаар буруу зүг рүү явуулсан. Гэх зэргээр хардаж эхлэх үед хакер Тинагийн мэдээллийг ухаж төгөөд өмнө нь солонгос хүнтэй гэрлэж байнгын оршин суугчийн виз авсан ч удалгүй сасан тухай мэдээлэл олдсон нь их л сэжигтэй байлаа. Гомөрдөгч Тинаг хагаад барилгын 3 давхар руу гараа иртэл Америкэн Сейфнес ямар нэг зүйл хайгаа зогсож шүү. Чи чинь юу хийж байгаа юм бэ? Юу хаагаад байгаа юм? Гэтэл маш их сандарч би зүгээр хувийн хэрэгэ хайж исэн юм уу? Хувийн хэрэгэ алдчихвала дараа нь хэцүү шттэ. Энтергээд хачин юм ярьж гиснээ го мөрдөгчийн сэжгийг ч төрүүлээд авнаа. Гэтэл энэд Конжу түнтэй холбогдож Тина хажуучин байвал хурдхан зүхт гэж анхааруулж явах үеэр Тина нөхрийнхөө толгойг цохин ухаан алдуулаад тэндээс зүхтааж орхино. Өдөрхөн л хайртай дуртайгээд хоол бариадгүйгээд байсан бас л хайрлах юмгүй зогсон байш шүү. Тинагийн адам ах нь түүнийг хүчрхийлж байсан гэж шүүхэд гомдол гаргасан ч удалгүй гомдлоо буцаан таг алгуулсан ер нь л нилээн мапантай бүсгүй бололтой. Канву тэр дөрөө Тинагийн араас гарсан боловч хар хувцастай хар машинтай хүмүүс түүнийг суулгаад зүхтааж орхино. За тэгээ нөгөө Индонез бүсгүйг авч явсан төрөгний эмч түүний бие дээр язарсан толб байхыг харахад саяхан төрсөн байж магадгүй гэж манай эдэд хэлж л дээ. Индонез бүсгүйг цагдаагийн газар авчираад яагаад цагаач бүсгүйчүүдийн төв рүү халдсныг асуухад солонгосчууд та нар наана өрөв царай гаргаад цаана жинхэнэ адгийн амьтад гэд уурлаад байхаар нь Конжу түүнийг гаргадаж төвийн захирал чамд муу зүйл хийсэн тийм үү? Үнэн хэлвэл бид чамд тусалж чадна шүү дээ. Тэгэхэд бүсгүй цөрхрөн уйлж эхэлнэ. Би сургуулаа төгсөөд солонгос компанид ажилд орсон боловч захирал нь намайг хүчиндээд би жирэмсэн болцсон. Тэр үед Вьетнам найз минь намайг чон захиралтай анх танилцуулсан. Гэхдээ тэр хүн манай захирлаас ч адгийн хүн байсан гэж хэлэх ба төвийн захирал Индонез бүсгүйтэй танилцсан. Их чинь бүх юмын зохицуулнаа. Энтэр гэж байснаа харж хандхангүйгэн далимдуулан мансууруулж хаяад нэг сэрэгт нь нүдийн бооцсон хотоос хол газар аваад ирсэн байлаа. Хүүтэн царайтай залуус түүнийг маш бохир чигтэй хулганы нүгшиг газар оруулаад хүүхдэд төрүүлж байж л амьд гарна шүү гэж занлахилж эхлэх ба зоринд байсан босод өрөөнүүдэд ч мөн ядуу орноос ирсэн жирэмсэн гадаад бүсгүйчүүд их байжээ. За тэгэд бүсгүйчүүд хүүхдэд төрүүлмөгц Тина хүүхдийг нь аваад явчихд юм байна. Харамсалтай нь Индонез бүсгийн хувьд хүүхд нь гидсэндээ энтсэн учраас энэ залуус хаа нэг тийшээ авч явах үеэр оргож амжилттай. Тэр дороо цагдаа дээр гүгээд очисон ч хэлснийг авч хэлцэхгүй. Дээрээс нь гадаад хүн болохоор маш дээрэнгүй арциж бүр саатуулан шоронд хэсэг хорсон байгаа. За тэгэхээр нь төв рүү буцаа очтол чон дарга юу ч болоогүй юм шиг инээж ханиагаад сууж байж. Тийм учраас л зэвсэг бэлдэн төвийн захирлыг алах гэж оролцсон нь энэ юм гинэ. Цагдаа нар маань судалсаар энэ хэргийн ард хүний намааны Black Star хэмээх бүлэглэл байгаа байна гэдгийг олж тогтоох ба
Конжо Индонез бүсгүйгээс хоригдож байсан газрынхаа талаараа мэдж байгаа юм байна уу гэж асуухад үүрээр шүгэлдэг чимээ сонсогддог гэдгээс өөр дөрвтойхон зүйл хэлж чадсангүй. Тэр хүмүүсийг заавал олж хариуцлага хүлээлгэхээр тэднэр бол чөтгөр шүү гэж Индонез бүсгүй манай эдээс хичээнгүйлэн гуйна. Одоо манайд бүсгүйчүүдийг барьж ордог тэр байршлыг нь яаралтай олох хэрэгтэй байсан ч ямар нэгэн сэжүүр үнэхээр байгаагүй учраас гайхаа вэжтэл ашгүй хэрэгтнүүдийн машиныг шүүсээр угаад хотоос зайдвах уулзвар дээр олж тогтоодог. Энэ үед гэмт хэрэгтнүүд Тинад чи цагдаа нартай ажилласан байвал хэлийг чинь тасдаж орхин шүү. Гэх зэргээр занд хэлж байгаа нь харагдах ба мөрдөгчд маань тэр дөрөө хэргийн газар руу явах замд Тинагийн талаар бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авдаг. 3 жилийн өмнө Тина Узбекистанд үйлчлэг шийж байтал тэнд аялж явсан солонгос залуутай танилцаад сайхан амьдрал мөрөөдөөд солонгос оронд ирсэн боловч бүсгүйн төсөөлж байснаас тэсөөр амьдрал өгтнаа. Гэсэн хэдий ч Тина удалгүй хүүхдтэй болж хүүхдийнхээ төлөө чадхаараа л хичээж байсан ч нэг л өдөр нөхрийнх нь төрсөн ах түүнийг хүчинд зөрчихжээ. Хамгийн муухай нөхөр нь эхнэрийнхээ талд биш ахыхаа талд орон бүсгүй эсрэг хуульч аван үзэлцэж игсэн ба нэгэн настай хүүхдээ өөр айлд үрчлүүлж орхисон байна. Тина хүүхдээ олохын тулд чон захиралтай танилцж дотносон ч тэдэн залдуулж гэмтэргийн бүлэглэлд орсон байна. Эхнэрийнхээ том нууцыг одоо сонсч буй гоо мөрдөгчийн царай бүр бараацсан олон зүйлийг бодож явах шиг байна да өрхий. За ингээд манайд замын төгсгөлд иртэл 2 салаа зам биш үү? Аль руу явсан болоо? Гэд ярилцаж байтал тэдний ард ямар нэгэн чимээ гарахыг Конжу ол сонсно. Та нарын ард шүгэлдэг чимээ гараад байна. Эргээд хардаа. Гэж хэлэхэд Канву сөрөг шувуу болж харна. Хакер тэр дөрөө шүгэлдэж байгаа юм шиг дуурдаг шувууг хайхад нарийн хяаст гэдэг шувуу олж тарах ба голгорог дагаж амьдардаг юм байна гэж хэлснээр манай мөрдөгчд түрүү өнгөрсөн хүлэмж рүү очихоор буцаад хөдөлнө. Бүүрнийг нурж унах гэж байгаа юм шиг овгорхоор нь яваа ортол баахан жирэмсэн эмгтээчүүд байш шүү. Энэ гэмтэрхтнүүд энэ бүсгүйчүүдийн хүүхдийг эд эрхтний 8 хүүхдэн хүмүүст өндөр үнээр зарж орлого олдог адгийн амьтад болж тарах ба тэр нэг бүсгүйг чирцэн зогтох гэж байхад нь гоо мөрдөгч түүнийг зогсоолоо. Намайг яагаад ингэсэн гэж бодов? Намайг явуулчих л та. Гэсэн боловч гоо мөрдөгч түүнийг тайвшруулахыг хичээж. Тина, наад бүсгүйгээ тавьчих. Хүүхдийг чи олоход би туслая л да. Гэсэн боловч битгий ойрт. Ойртвол энэ бүсгүйг алан шүү. Энтергээд догшроод болтгүй. Энэд Канву гарч ирээд үхмээр байвал өөрөө л үх. Одоо ямар харагдаж байгаагаа мэдэж гин үү? Өөрийгөө нэг их хохирогч гэж бодоод байх шиг байна. Чи бусад бүсгүйчүүдийг ч гэсэн өөрсгөө болгож байгаадаа ичгүй байна уу? Чиний хүүхэд чамшиг ээжтэй байснаас үрчлүүлсэн ч болж гэд хатуухан хилээл хийчлээ. Энэ үед 112 дээр байгаа манай хэд чондаргын хувийн тэмдэглэлийг нь олж шалгаад Тинагийн хүүхэд аль дээр нас барсан тухай олж мэдээд нөгөө өдрүүгээ хэлэхэд Тина цагдаагийн станцаар энэ тухай сонсоод ёстой галзуурах шиг болж уйлж унжаал явчихна. За ингээд гоо мөрдөгч маань өөрийнхөө гараар эхнэрээ баривчлан энэ хэрэг инхүү хагднаа. Тина нөхрөөсөө уучлалтгүйсэн боловч надаас биш хохирогчдоосоо уучлалтгүй гэж хатуухан хэлээд Тинаг шорон руу явууллаа. Гоо мөрдөгчд ч ямар өлөг байх вэ? Эхнэртэйгээ авахсан 6 харан санаа алдан гуниглан сууж байх ба ажил гэж явснаас биш хувийн амьдралаа анхаарч байгаагүйгээ бодон эхнэрийнхээ бэлдэж өгсөн хоолыг идэн нулимс туслуулсан л сууж байна.